얼마나 아프신지. 할렐루야. 아멘. бидний хийцэн агш болтгой. За өнөөдөр Есүсийн өдөр манай Есүсийн тосгон цуглаанд шинээр ирсэн таныг Есүс Христийн нэрээр манай цуглаанд тавтаа морилно гэж уурж байна. Тэгээ Есүс итгэдэг итгэж бидэндээ нэгэн гэр бүл болоосай гэж хүсэж байна. За тэгээ бүгдээрээ өргөжлүүлээд хамтдаа мэдээллийн цагтаа авах хүсэж байна. Тэгээд ихийснийг нэгдүгээр тавиад ихийснийг хайрлаад ирсэн та бүхэнд үнэхээр талархаж байна. За 2013 оны 2 сарын 1-ээс 3-ны өдрөд Ерөөсийн очил семинар болох байгаа. За энэ семинарт Есүсийн тосгон цуглааны бүх итгэгч нар суугаад шин сэтгэлээр алсын аргатай явахыг хүсэж байна. Энэ оны туршид тэмээ танд өгсөн хийсний алсын арганы төлөө үнээр шин сэтгэлээр бүх зүйлийг ихлүүлээд яваасаа хүсэж байна. Тэгээд энэ Ерөөсийн очил семинарс суусан хүн гэсэндээ дахин суух боломжтой би хэлмээр байгаа. Тэгээд цуглаанаараа бүх хүмүүс бүгдээрээ дахин суугаасай хүсэж байна. Суух хүсэлтэй байгаа шинэ хүмүүс гэсэн хамтдаа суугаасай оролцоосай хүсэж байна. За тэгээд хоолны мөнгөний талаар селфи удирдагчаас энэ мэдээллийг сонсоосай гэж хүсэж байна. За мөн бас 2013 онд тийм ээ 100 бүсгэл аймаг руу явах төлөвлөгөөтэй байгаа цуглаанаараа за та энийг санаж байна уу? Санаж байна уу? 2012 оны тийм ээ 12 сард бид нар ярьжсэн байгаа. За тийм учраас бид нар тийм ээ дахин тийм ээ 13 оны 100 цуглаанаар явах хүсэлтэй байгаа. Тиймээс хамт явах хүсэлтэй хүмүүс нь залбирч аваад явах талаар өөрсдөө бэлдээсэй гэж хүсэж байна. Энд хүсэж явах хүн байна уу? За би байгаа. За гараа өргөөрэй. Хүсэж явах хүмүүс байна уу? Явах хүсэлтэй хүн байна уу? Халелуя. Амин. За. Тэгээ хамтаа явах хүсэж байна. Тэгээд хүсэл рүү явах зарлын мөнгө байна. Нийтдээ 98 төгрөг болно. За эзэн бүх зүйл боломжтой гэж итгэдэг хүн байна уу? Эзэн итгэдэг хүн байна уу? Амин. За 98 төгрөөр бид нар яваад ирэх байгаа. За 98 төгрөг маань юу ямар учраас 98 төгрөг байгаа вэ гэхээр бүгд хамтдаа авах гэж байна. За бидний тэмээ хүсэл рүү яваад ирэх зардал маань 64,000 төгрөг. За мөн хүсэл очоод мөрөнгөөс хатгал хүртэл явах зардал маань 8,000 төгрөг байгаа. За тэгээд нэг өдөрт гэр авах маань 10,000 төгрөг. За усан онгоцонд нэг хүн суух маань 16,000 төгрөг байгаа. Ингээд 98,000 төгрөг болж байгаамаа. Амен. За тэгээд бид нэр хүсэл рүү явахны боломж байгаа. Эзэн бидэнд нэг боломжийг өгсөн. Та 98,000 төгрөгийг төлөхгүйгээр явах нэг боломж байгаа. Юу вэ гэж бодож байна уу? Сонсё. За тэгвэл сонсох гэж байгаа та селфи удирдагчаас уг мэдээллийг аваасай гэж хүсэж байна. За тэгээд селфи удирдагчтай боломжийг авах. Тиймээс энэ боломжийг тэ хатаасай гэж хүсэж байна. За өнөөдөр уугийн селфи заан зүйдэж саналцгаа. За энд нэг мэдээлэл авсан байна. За өчигдөр 11 цагаас тийм ээ ирээд хамтаа хайр сэтгэлээр цаад сэрсэн энэ суугаа залуучуудаас баярсан талцнаа хэлж байна. За өнөөдөр уугийн селфи заан зүйдэж саналцгаа дараагийн өдрийг сэтгэнгээ тунгагийн селфи хийж өгнө гэж хүсэж байна. За бид нас 2012 оны туршид 1 2 3 4 өдрийн туршид бид сайн мэдээний хааныг бид шалгаруулсан байгаа. За мөн бас 13 онд гэсэн бид 4 өдрийн туршид сайн мэдээний хааныг шалгаруулсан